Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны 2-р дотор байранд шүглсэн дулмаа охины сүнс юу хайна вэ? Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны 2-р байрыг чөтгөртэй гэж ярихыг сонсоод уг байранд амьдарч байгаа дээрх шалтгааны улмаас уг байрнаас гарсан тус сургуулийн оюутан Минжээ гэдэг охинтой уулзч ярилцсан юм. Тэр эхлээд дургуйсаж байсан ч нэрээ нууцлан тэр тухай ярихыг зөвшөөрсөн. Ингээд түүн тохиолдсон явдлыг сонирхуулъя. Би тэр байранд ороод удаагүй байлаа. Тэгтэл манай тасагт нэг хөдөөний охин нэмэгдэн орж ирсэн. Тэрийг Нима гэдэг юм. Бид цуг амьдраад удаагүй байлаа. Тэгтэл нэг шин миний нойр юу хөрөхгүй сэрүү хөвтөж байтал цонх гаднаас тогшиж мэйгав. Би өндөгөө тарсан чи тайран төстэй охин шалны мод шиг юм гартаа барьчихсан. Намайг гараад ир гэж байх шиг дохоо зогсож байлаа. Би нэг их юм бодсон би порчгоор шараагаад харах хооронд нөгөө охин ч олон болчихсон. Би мэлгээ хайсан ч тэр үе чөтгөр шулуун санаанд ороогүй. Тэр өдрөөс хойш өдрийн цагт юм ажиллахдаггүй ш шүн болтохоор идэв юм үзэгдэх болсон. Тэрнээс хойш нэлээд хэд хоногийн дараа шүн дундын үед цонхны доогоор олон цэргүүд алхаад байгаа юм шиг чимээ гарч байснаа. Өрөөний хаалганы бариулыг хэн нэгэн хүн тордор хийлгэн оролдож ирсэн. Харин өглөөс ирсэн чинь нөгөө шинээр ирсэн охин бөөн шууган дэгдэжсэн байлаа. Яасан бэ гэсэн чинь өчигдөр оройхон эвхээд тавьсан байсан хувцсыг нь хэн нэгэн шалан дээгүүр тараагаад хөвсрүүлээд хайчихсан байсан юм баг. Тэгээд нөгөөх чинь хажуу орны туяаг инглээгээд хэрэлдээд байсан. Би тэр үед нь хурдхан хувцлаад хичээлдээ яваад өглөө. 2 цагийн хичээл орчоод ирсэн чинь Нима ирчихсэн байлаа. Би гайхаад чи чинь хичээлгүй байсан юм уу гэвэл Нима би чамд нэг юм ярья. Би өглөө гарч яваад зам гарахтаа зогсож байтал миний араас хэн нэгэн түлхээд би золтоод машин руу орчихсонгүй. Ашгүй тэр жолооч ах их удаа явж байсан тултаал зүгээр өнгөрсөн. Хин намайг төлөвтэй байна гэж босоод харсан чинь нэг хачин царайтай охин амар хараа зогсож байснаа. Нүдний минь алга болчихсон. Ёстой аймаар. Тэгээд болоогүй. Хичээл дээр би ямар ч хус өмсөөгүй юм шиг дараад чичрээд байсан. Тэгээд би ирчээд байна гэж ярихт нь итгэвч биш, байхч биш болоод өнгөрсөн. Тэгсэн чинь тэр шин цонх хагах чимээ гарахаар нь цочоод харсан чинь цонхоор нэг хүн гулгаад ороод ирдэг юм байна. Би юу ч дуурч чадахгүй харсаар байтал тэр шууд Нима руу очиод дээрээс нь тонгоож байснаа хоолойг нь 2 гараараа боож хэлсэн. Би хашгирч босоод гэрэл асаачихсан чинь алга болчихсон. Тэгээд хартал нөгөө хагарсан цонх зүг зүгээр. Өрөөнд айж гайхсан бид хідээс өөр хинч байсангүй. Миний дунаар бүгд сэрчихсэн байлаа. Нима руу очсон чинь тэр хоолойгоо 2 гараараа бариад ухаан алдчихсан байсан. Би харсан бүхнээ ярьсан чинь тэд нар итгэж өгдөггүй намайг тоглоод байна гэсэн. Ер нь анх намайг тэр хүнийг харсан өдрөөс хойш Нима нэг л сонирн болчихсон. Нэг л ууртай гонигтай болчиход байлаа. Тэгээд бүр саяын явдлын дараагаар дандаа ухаан алдаад унцдаг болсон. Эсвэл зүү зүгээр хичээл хийж сууснаа над руу аймаар харснаа. Хүү Минжээ чиний толгой дээр чинь нөгөө муухай охин чинь суучаад над руу хараад байна шүү дээ гэд байдаг болсон. Тэгээд байж хэд хоногийн дараагаар өөр хангаагаас эцэг их нэрж Нимаг эмчлүүлэн гээд аваад явсан. Одоо жилийн чөлөө авчихсан гэсэн. Хаана байгаа юм мэдэхгүй. Харин үлдсэн бид гайхаж энэ тэр юм сураглаж байгаад байрны жижигмэрийн бүгээс нэг юм сонссон л доо. Тэр юу вэ гэвэл 5-6 жилийн өмнө энэ өрөөнд дулмаа гэдэг охин байсан гэсэн. Тэр их дураараа тасгийнхаа охтуудын гурц сумрыг нь хилэлгүй хамаагүй өмсөөр явчихдаг байсан юм байх. Тэгээд нэг өдөр тасгийнх нь хэд уурдаа түүнд энэ тухай хэлтэл тэр аймаар уурлаад та нар намайг ядуу зүдүүгээр нь дээрлэхлээгээд хаалгас аваад гараад өчсөн гэсэн. Тэгж яваад яг нөгөө Нимагийн машин дайруулах шахсан зам дээр нь хальтарч унаад машин давар орчихсон лээ хөрхий гэж ярьсан. Тэгээд тэрнээс хойш тэр өөрийнхөө байсан өрөөнд хорогдчихоод шүн болгон хүний хувцс өмсөж өрөөнд дотор алхдаг. Хувцсны эзнийг нь хорлох гээд байдаг болчихсон гэсэн. Тийм болохоор би тэндээс гараад 2 сар шихэн болж байна. Миний оронд орсон охтыг яаж байдгийг би мэдэхгүй. Тэд л айдаг баха. Ингэж үүсэн. Ингээд ирхэн сонсогчтой хүндээ хашгирaan аимшиг юм болыг хүргэж байна. Ингээд үргэлжлүүлэн оюутны байрны холбогдолтой бас нэг бос ярилга хэлье. Оюутны байранд хорогдсон Чингээ охины сүнс хүмүүсийг айлгасаар байна. Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутны 1-р дотор байрыг хий үзэгдэлтэй гэж тус байранд байдаг оюутнууд шивэр авирхийн ярилцдаг юм лээ. Энэ талаар тус сургуулийн 1-р дамжааны оюутан мөнхтөр ийхүү ярьсан юм а. Би 2003 оны 9 сард тест орсон. Сансар дахь салбар геодез астрономи ангид элсэн ороод сургуулийнхаа дотор байранд амьдрах болсон. Оюутны амьдралд дасч ядаж байтал саяхан нэг аимшигтай юм болоод би ёстой зовж байна. Эртэл би тасгийнхаа хүүхдүүдтэй хоолоо хийж идчихэд унтахынхаа өмнө элдв чөтгөр шулам сүнс хий үзэгдлийн тухай ярьсаар орой болгосон л да. Бид нар эд бүү халж байсан чинь миний хажуу орны сүхэй гэдэг байна. Хоёулаа доошо буугаад би засчаад ирээ. Миний шээ сүрж байсан ч жаахан залхуураа
Жаахан байцсан жагаад гараа л та гэхэд сүхэ. Би дисгүнэ гэд гараад явчлаа. Тэгтэл удалгүй сүхэгийн муухай хаширхтуу коридор тарлаа. Бид жааран гарч хартал тэрний нүүрэн цав цагаан болчихсон хар хурдаараа өөдөөс гүйж ирээд тэр тэнд нэрхэн гэд гүгээд орчихсон. Тэгээд дараа нь сүхэ жаахан тайвшраад би сая жорлонд руу орж явтал жорлонгийн угаагуурт хин нэг нь аяг тавгаа угаагаад байх шиг байсан. Би гайхаад жорлонд хин аяга угаадаг юм болдоо гэж бодоод орчтол хинч байгаагүй. Тэгэхээр шээжээр буцаад гарах гэсэн чинь угаалтуурын хажууд нэг өндөр охин цаашаа гараад зогсож байсан. Тэгээд намайг хаалга хаах чимээнээр тэр эргэж харсан. Йоо, ёстой амар юм харагдсан. Тэр уулаан нүртэй нүдэн бүлтрээд гараад ирсэн юм шиг том бас хүзүүн тасархшсан харагдсан. Би хажуугаар нь яаж гарснаач мэдэхгүй нэг л мэдэд коридорт мужижсэн. Тэр миний араас "Зарма, чи хүүхдээ харахгүй юм уу? Чиний шүү дээ." гэд муухай цөөнгөцсөн хоолойгоор хашгираад байсан гэж яахад бид өмнө жүтгэрийн тухай ярьж байсан болохоор түүнийг тоглоом хийгээд байна гэж бодоод итгэлгүй шоолж инээлгээд өнгөрсөн. Тэгээд бид нар орондоо орцгоос юм. Тэгтэл жуудлагын миний шээс хүрээд болдоггүй. Гарч шээгээс өөр ямар ч аргагүй боллоо. Нойрмоглон жорлон руу алхаж явбал сүхэгийн яриад байсан аяг угаах чимээ надад сонсогдлоо. Би ч тэгэнгүүт нь айгаад эргээд гүйсэн чинь араас хөөх хүний хөлийн чимээ гарлаа. Би халт эргээд харсан чинь нэг хар юм надад бараг тулаад ирчихсэн байсан. Би золтоод ухаан алдчихаагүй зүгцээр өрөөндөө ороод дотроос нь түлжээд чимээ чагнавал хаалганы цаана хүний хөлийн чимээ гарч байснаа хаалга татах шиг болсон. Хаалганы цаанаас ялцарч муудсан махнаас гардаг шиг үнэрсэн хийсэн. Тэгснэ чимээг болсон. Тэгтэл би хамгийн ихээр айж үзсэн. Маргааш өглөөнөөс нь эхлээд сүхэ бид хоёрын бие өвдөд халуураад нүд харанхуулаад хичээлдээ 3 хоног очиж чадаагүй. Гэтэл өөр тасгийн нэг охин бас тэгж өвдөд байгаа сурагтай байсан. Бид нар нөгөө жорлонд очиж бие засахаас айгаад 4 давхрын жорлон руу явдаг болсон. Гэхдээ заавал 2-3 явна. Энэ тухай байрны жижигүүрт ихэд тэр хүүхдүүд та нар хий хоосон юм хараа үсттэй. Хэрв надад харагдсан юм л байх үнэхээр байгаа юм бол надад анзаарагдах ёстой доо гэсэн. Дараа нь би өөр тасгуудаар явж байгаад 4-р курсын ах нарын яриаг санаандгүй сонссон. Тэдний нэг нь нөгөө Чимгээгийн сүнс 1-р курсын 2 бацааныг өгтөл нь айлгсан юм шиг байна гэхэд нэг нь Чимгээгийн сүнс гэж юу юм бэ гэсэн. Тэгтэл нэг нь чи одоо хүртэл мэддэг юм уу? Биднийг 2-р курст байхад манай нөгөө ангийн хүүхэн цолмон өөрийнхөө ангийн Чимгээ гэдэг охиныг жирэмсэн болгоод хайчихсан гэсэн. Тэгсэн чинь нөгөөх нь доод давхрын жорлонд ороод дотроос нь төвжиж байгаад өөрийгөө боогоод алчихсан гэсэн. Тэгээд нөгөө шин болохоор хүн уйлах, аяг таваг хаглах, угаах чимээ гардаг болсон юм лээ. Тэгээд ганцаараа яваа хүний дагаад байх шиг чимээ гардаг болчихсон гэсэн хэцгээ ярьцгааж байлаа. Одоохондоо ийм тийм юм дахин мэддэггүй ч гэсэн заримдаа хин нэгэн дагаадч байгаа юм шиг, хүн санаа алдаач байгаа юм шиг санагдаад байгаа. Ялангуяа коридорт их хэрэггүй, харанхуй болохоор коридорын мухарт ямар нэг юм байгаад байгаа нь илт мэддэг юм аа. Ер нь их аймтаа гэдэг. Зарим нь би ярмаар гэнэ ярихгүй ч болно.